За сайн байна уу? За PMSM буюу одоо барилгын төслийн менежментийн цогц платформ байгаа. За энэ маань болохоор за нэг платформ дээрээс нэг програм дээрээс төслүүдэд удирдана. За энэ дээр бол бид нар одоо сүүлийн хэдэн өдрүүдэд хэрэглэгч нартай нээлттэйгээр одоо эрхийг нээгээд өгсөн байгаа. За энэ тохиолдолд ерөнхийдөө танах хичнээн төсөлтэй байна. Бүх төслүүдэд удирдаад хянаад явуучих боломжтой байна гэсэн үг. За барилгын ажил одоо угсралтын үе шатанд явж байна. Зөвшөөрөл авах үе шатанд явж байна. Зарим нь инженер геологийн дүгнэлт экспертизээр батлуулах төвшөнд явж байна гэдэг. Энэ үе шатуудаа харчин. За дээрээс нь тухайн төслийн статус харагдана. Идэвхтэй юм уу, идэвхгүй юм уу гэдэг. За төсөл болгон дээр бид нар ажил эхэлснээс одоо хизээ эхэлсэн, хэдэн өдөр үргэлжилж байгаа, хоцрогдол хэдэн өдөр байгаа, дуусах хугацааг бас ингээд хэдэн өдөр дутуу байгаа гэдэг мэдээллийг бас ингээд харуулж байгаа. За одоо энэ жишээлбэл тухайн төсөл дээр Gantt chart дээр бас нэлээд хөгжүүлэлтүүд хийгдлээ. За энэ дээр PDF-ээр харж болж байна. Зурган файл болгож харна. За Excel руу экспорт хийж гин, project руу экспорт хийж гин. За ажлын одоо эхлэх дуусах хугацаа харагдана. За гүйцэтгэлийн хувьд маань харагдана. Үргэлжилж байгаа хувь харагдана. За энэ маань Estimator имэн буюу барилгын төсвийн програм дээрээс ажлын нэршлүүд маань ингээд автоматар ороод ирнэ. За гүйцэтгэлийн хувийг нэмээд оруулчих болно. За энэ ажлынхаа үргэлжлэх хугацааг бид нэр ингээд засаад хоорондын хамаарлуудыг ингээд солиод сайжруулад төлөвлөгөөгөө бас засварлах боломжтой. Дээрээс нь мөн тухайн одоо төсөл дээр тухайн төслийн контролоод арж агаад курсороо хөдлөхөөр хувааруудаа ингээд харчихна. Жилээр нь харах юм уу? Улирлаар нь харах юм уу? За ингээд 7 хоног сараар гээд ингээ бүр наривчлаад бас ингээд ухаанлыг бас харчих боломжтой байгаа. За одоо энэ дээр PDF файлаар татж авъя. За PDF файлаар бол татж авахд за ингээд PDF файлаар ингээд календарсан төлөвлөгөө маань гараад ирж байна. За энэ дээр бол ингээд оноор нь хуваацсан учраас ингээд оноороо гараад ирж байна. За энийга улирал сар болгож авахд PDF-ээр дарж үзье. За ерөнхийдөө ингээд гараад ирж байна. Тэгээд календарсан төлөвлөгөө маань бол их хялбарлсан баха. За зурган файл байна. За энэ дээр Excel руу бас хөрвүүлж болж байгаа. Excel руу хөрвүүлсэн тохиолдолд бид нар ингээд харчна. Эхлэх огноо, хугацаа, гүйцэтгэлийн хувь гэсэн мэдээллүүд гараад ирнэ. За project руу XML файл болгоод шийдчихэж байгаа. За одоо би ингээд project руугаа орлоо. Эндээсээ файлаа нээн Gantt. За ингээд ороод ирнэ. За ерөнхийдөө л яг энэ систем маань ингээд маш олон програмууд руу ингээд хөрөх боломжтой болчихж байна. За ажлын төлөвлөгөөгөө сайн зохиогоод энэ маань төсөвтэйгээ уялдана. Төсөвтэйгээ уялдаад ажлын бодит төлөвлөгөө гүйцэтгэлээ хянана. Тухайн ажил болгон дээрх зардлын хяналтаа төсөвтэйгээ уялдуулаад харчих боломжтой болж байгаа. За жагсаалтаар ингээд бас Gantt chart-аас жагсаалтаар харчин төлөвлөлтөө. За тухайн ажил болгон дээрх ингээд гүйцэтгэлүүдээ бид нараас оруулаад явчихна. Энэ бетон удаг гэхэд за гүйцэтгэл өнөөдөр нэг 30% ихцээ хадгалах тавчтайхад энэ хууныг ихсээд яваад байна. За энэ дээр нэг 67%-тай. За иймэрхүү байдлаар ингээ ороод ирж байгаа. За ажлын одоо гүйцэтгэлд эзлэх жингийн тохиргоонуудыг бас хийж өгнө. За ер нь бол яг бас гүйцэтгэлийг ер нь бол бид нар шууд санхүү төсөвтэй нөө уяад өгч байгаа. Тухайн ажил одоо нийт төсөв төртгийн хэдэн үе эзэлж байгаа юм. За тэр нь одоо тухайн эзлэх жин процент нь байж гинэ гэж бас ингэж уяад
ерөнхийдөө ингээ бусад системүүд манаас ингээ хөгжүүлэлтүүд хийгдээд явж байна. Хянах самбар, үүрэг даалгавар, за хүний нөөц одоо систем дээрх ажилчдын бүртгэл, за тоног төхөөрөмжийн бүртгэл, шилжиж төлөвлөгөөнүүд байна. За тэгээд программын одоо туршилтын хугацаа бол ингээд тодорхой хугацааны дараа дуусна. Гэрээ байгуулад ашиглаж байгаа компаниуд бол үргэлжлүүлээд дараагийн модулууд ашиглалтын явцад нэмэгдээд ороод ирнэ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.